4-р сарын 7 жил бүрийн энэ өдрийг дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл энэ жилийн хувьд эрүүл мэндийн төлөө шинжлэх ухааныг дэмжицгээе урайнаар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 4-р сарын 7-ны мигмар гарагт Орхон аймгийн эрүүл мэндийн газраас эрдэмтчүүд та бүхэндээ зориулан эрүүл мэндийн өдөрлөгийг амрын талбайд зохион байгуулахаар бэлтгээд байна. Тус өдөрлөгт шүдний эмчийн үзлэг зөвлөгөө, дархлаажуулалтын талаар ойлголт, мэдээлэл, хоол зүйчийн зөвлөгөө болон эрүүл зөв хооллолтын амталгаа, биеийн жингийн индекс болон таны биеийн жин биологийн нас хэд байгаа талаарх мөн өөхлөлтийн хэмжээ, булчингийн мас зэрэг чухал мэдээллүүдийг авах боломжтой. Мөн нэмээд сэтгэл зүйчийн зөвлөгөө үйлчилгээ, сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмчнараас артерийн даралт хэмжих болон түргэмжилсэн тестийн шинжилгээ, хавдрын маркер үзэх мобайл технологиор үйлчилгээ үзүүлнэ. Уламжлалт анхаах ухааны эмч нарын үзлэг оншилгоо, нийтийн бие тамирыг сурталчлах үзүүлбэр, нүдний эмчийн үзлэг зөвлөгөө болон эрүүл мэндийн сурталчилгаа зөвлөгөө мэдээлэл, хүмүүрийн мэдвэл зохих анган шатны тусламж үйлчилгээний үзүүлбэр, хойд бүсийн хавдрын онцлогоо эмчилгээний дэд төвийн эмч нарын хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл, чих хамар хоолой эмчийн үзлэг зөвлөгөө, хүүхдийн эмчийн үзлэг зөвлөгөө болон үүн дээр нэмээд хөлийн нум гიშгэлт болон ачааллын оншилгоо гэх мэт эдгээр бүх үзлэг оншилгоог үн төлбөргүй үзүүлэх юм а. Хэрвээ та өөрийн эрүүл мэндэд анхаарч эрүүл мэндийн өдөрлөгт хүрэлцэн ирж үзлэг зөвлөгөөнд хамрагдвал өөрийн нэр болон бүртгэлтэй утасны дугаараараа суглаанд хамрагдан эрүүл мэндийн байгууллагуудын шинжилгээ оншилгоо болон өдрийн эмчилгээ, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг гэх мэт чухал үйлчилгээнүүдийг авах эрхийн бичгийн эзнээр тодрох бүрэн боломжтой юм а.